Номын зохиогч Энни Дюкн энэхүү номын талаар нэгэн ярилцлагадаа би зүгээр шинжлэх ухааны бүтээлүүд эсвэл олонний хүртэл болсон нийтлүүдийг уншиж амждаггүй хүмүүст зориулж шинжлэх ухааны судалгааны ажлыг энгийн хэлнээр хөрвүүлсэн нь энэ. Номоо хит энгийн болгохгүйгээр аль болох өргөн хүрээний уншигчдад хүрэхээр бичсэн гэжээ. Нэг юм судалгаа байдаг. Хүн болохоор өдөрт хамгийн ихдээ 35,000 орчим шийдвэр гаргаж байдаг гэсэн судалгаа байсан. Тэгэхээр ерөнхийдөө шийдвэр гаргадаггүй хүн шийдвэр гаргадаггүй өдөр гэж байхгүй. Тэгтэл яг шийдвэрийг гаргах юм нэгдсэн ойлголт бас ерөнхийдөө байдаггүй. Жишээлбэл жин хасъя гэхэд хүмүүс ингээд хоолны дэглэм барих хэрэгтэй, спорт заланд очиж спортоор хичээлэх хэрэгтэй гэсэн юм ойлголттой байдаг. Шийдвэр дээр тийм ойлголт авахгүй хүн болох ингээд амьдралынхаа өөрсдийнхөө туршлагаар эсвэл аав ээжээс өвлөж авсан арга замаар ч юм уу зарим нь бүр ингээд цаасан дээр ингээд шийдвэрээ бичээд суглаад аль хариу нь гарч ирэх нь тэр хариуныхаа дагуу шийдвэрээ дагна гэдэг ч юм иймэрхүү юм арга барилтай байдаг. Тэгэхээр зохиолч маань болон бидний зүгээс ч гэсэндээ яг хүмүүс тийм шийдвэр гаргах нэгдсэн ойлголт, нэгдсэн арга барилыг өгье гэж бодоод тэгээд энэ номыг ингээд сонгосон байгаа. Мэдлэгийг бүү бас шийдвэрээ сайжруулах гол зэвсэг нь мэдэхгүй зүйлийг мэддэг зүйл болгон хувиргах юм. Үнэн зөв мэдээллийг үргэлж эрэлхийлдэг болох нь нээлттэй сэтгэхийн үндэс болтгоо. Тэгэхээр илүү ингээд юм яг математикээр үндэслэлсэн ч юм уу тийм ээ яг магадлалыг нь тодорхойлсон. Тэнгүүтээ хүний шийдвэрт үргэлж аз болон азгүй л гэдэг зүйл нөлөөлж байдаг. Тэр бүхнийг ингээд тооцоолсон үндсэн дээр яг юм хамгийн гаргаж болох сайн шийдвэрийг ингээд гаргах талаар энэ ном дээр бол гарсан байгаа. Тэгээд ном нь болохоор ингээд дотроо өөрөө нэг дасгал ажлуудтай номон дээр ингээд ажиллаад явдаг ч юм уу тийм ээ. Тэгээд тэр дасгал ажлуудыг яг хийгээд магадгүй ингээд энэ номыг авч үзээд хамгийн ингээд тулгамдсан байгаа шийдвэрийнхаа талаар ч юм уу. Жишээлбэл би болохоор тэгж бодоод байна л та. Сурагчид яг нөгөө эсэлтийн эрхийг шалгалтаа өгөхгүй бэлдэж байгаа. Тэгээд дараа нь ямар их сургуульд ямар чиглэлээр сурах уу гэдгээ сонгож байгаа. Тэр бол хүний амьдралын магадгүй ингээд бас хамгийн том шийдвэрүүдийн нэг гэж бодож чинь. Тэрэн дээр ингээд хэрэглэх боломжтой юм бол хүн болго яг энэ үгийг сонсч ирсэн байх. Би яг мэдээд байсан юм аа. Эсвэл би чамд яг хэлсэн штэ. Чи ингэх ёстой байсан гэд тиймэрхүү үгийг аяуг сонсч ирсэн. Тэр нь болохоор бас ингээд яаж байгаа юм бэ гэхэл шийдвэр гараа бүх зүйл болоод дууссаны дараа хүн илүү их мэдээлэлтэй болцсон байдаг учраас өнгөрсөн дэх өөрийгөө хараад би яагаад ингэв юм болоо би нэрээ нэг мэдэх хэрэгтэй байсан шүү дээ гэд боддог. Гэтэл яг үндэ тийм биш тийм ээ. Гэх мэтчлэн бидний ингэ бодож байгаагүй олон зүйлүүдийг болохоор яг эхний хэсэгтээ бодволно. Дунд хэсэгтээ болохоор үнэхээр бүр ингээд шийдвэрийг яаж нарийн гаргах уу, яаж тэр төлөвлөгөө магадлалыг нь тооцоолох уу гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлүүд гараад тэнгүүд шийдвэр гаргах гэдэг чинь амар их ингээд бичээл тооцоолол ингээд олон цаг өдрийг ингээд авсан айгу урт нүсэр ингээд үйл явц юм шиг болж байгаа юм шиг хүмүүс санагдана. Гэтэл яг үнэндээ бол тийм биш. Маш олон шийдвэрүүдийг айгүй хурдан амархан ингээд гаргах боломжтой гэдгийг бол номынхаа төсөл хэсэгт ингээд бичиж өгсөн. Хүмүүс зааж өгсөн байгаа. Мэдээж хэн бүхэн зөв шийдвэр гаргахыг хүсэх нь гарцаагүй. Түүний тулд бидний ихэнх нь аль болох их мэдээлэл цуглуулахыг гэрмэлзэж тэр хэрээрээ цаг хугацаагаа алдаж байдаг. Тэгвэл төгс мэдээллийн эрен хайлтаа хизээ зогсоохоо мэддэг байх нь ч оновчтой шийдвэр гаргалтын чухал хэсэг юм а.